Горомтос сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлийн бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэ бол Өмнөг аймгийн Горомтос сум удахгүй одоо хотын статустай болох томоохон ажилд одоо хамгийн чухал одоо хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил байх болно. За өнөөдөр энэ Горомтос сум аймгийн засаг дарганы хамгаалалтын газартай хамтран хийсэн одоо гурвалсан гэрээний үр дүнгээр хамгийн түрүүнд 50 төрийн албаагчдад зориулсан эмч багш төрийн албаагчдад зориулсан 50 айлын орон сууцыг бол одоо хамгийн түрүүнд барихаар ингээд тохиролцож гэрээндээ тусгасан байгаа. За мөн энэ шинэ суурьшлийн бүсдээр бол эмнэлэг сургууль, спорт цогцлбор музей, за таавн хаус, хувийн хауснууд, за мөн нийтийн орон сууцнууд гэх мэт олон сайхан бүтээн байгуулалтын ажлууд ингээд хийгднэ. Тэгээд өнөөдөр энэ Монгол алт компани бол бас барилгын материалын үйлдвэрлэлээр Монголд бас номер 1 ингээд үйлдвэрлэгч байгаа. За мөн уул уурхай экспортыг одоо шивээ хөрөнгийн бомтоор гаргадаг. Горомтос сумын төсөв, Өмнөг аймгийн төсвийг бүрдүүлэхэд одоо улс аймаг орон нутгийн төсвийн орлого бүрдэл татвар дээр бол бас жинтэй хувь нэмрээ оруулдаг компани. Горомтос сум болон Өмнөг аймгийнхаа хөгжил дэвшилтийн сайхан хамтран ажиллаж гар бие оролцож одоо туйлын баяртай байгаа. Тэгээд Горомтос сумын маань ард иргэд хамгийн аятай тухтай таатай орчин нөхцөлд ажиллаж амьдрах нь боломжоор хангагдах энэ олон уул уурхай компаниуд маань энэ дээр сайхан дэмжлэгээ үзүүлж хамтарч ажиллаад одоо туйлын баяртай байгаа. Аймгийн одоо орон нутгийн төсвөөрөө бид нар бас Горомтос сумыг Өмнөг аймгийн төв Далан задгад хоттойгоо холбох засмал замын ажлууд ингээд шат дараалттай хийж байна. Энэ жил Горомтос талаас нь 10 км, за Сэврээ урт талд одоо Сэврээ харихны урт талд зүүн гол, дунд гол одоо энэ давсны арьтайлын цаатал зам ирсэн байгаа. Тэр замыг хоёр талаас нь ингээд угталцуулж тавихаар аймгийн иргэдийн урлаараа шийдвүүлээд аймгийн тамгын газраас одоо гэрээгийн хийгээд ингээд явж байна. Тэгээд удахгүй Горомтос сумаа сайхан засмал замтай холбогдож аймгийн төвөөсөө засмал замаар улсынхаа нийслэл рүү шууд засмал замаар ингээд явдаг болно. За мөн шивээ хөрөнгийн бомт руугаа засмал замаар хурж бомт маань бас сайхан төмөр замын холболтой ажлууд хийгдэж импортын бомт болгохын ажлууд бас ингээд эхэлж яригдж байгаа. Гашуун сухатын бомтон дээр бид бол бас орон нутгийн хөрөнгө оруулалтаараа лабораторийн барилгын ашиглалтанд оруулаад шинжилгээ авдаг багад хоног төгөөрөм тэнд ажиллах хүчийг бас засгийн газар гайлын ерөнхий газартай хамтраа шийдвэрлсэн. За түүний үр дүнд гашуун сухатын бомтоор барилгын материал одоо арматурын төмөр, катинг төмрүүд урд хилээрээ гашуун сухатаар орж ирдэг болсон.